Үндэсний роботын 11 дахь удаагийн тэмцээн 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд буян тухай спортын ордонд болох гэж байна. Хагас жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг харах хугацаа хаяанд ирсэн учраас Робоконы багийнханд хорон мөч бүхэн үнэтэй. Гэхдээ тэд одоо тэмцээндээ бэлтгэхийн зэрэгцээ шалгалтуудаа ч мөн өгөх ёстой. Жавха баяраа гэд бид гуруула нисгийн нэг ангийнхан. Тэгээд бид гурвын шалгалтууд ер нь хичээл сонголт гэсэн мөр нь адилхан. Яг бид гурван шалгалтаа гэхэд манай багийн 3 хүн гараа явчихдаг. Тэгээд цаана бидний ажил үлддэг байхгүй. Тэрнийг болохоор манай багийнх нь тэгээд заяах багш тэр бүгд ярилцаад нэг нөхөө явчихдаг хичээлж болно л да. Эдгээр залуусын хувьд Робокон тэмцээнд оролцсон гэдэг гинтийн шийдвэр байдаггүй бөгөөд тэд ихтэй сургуульд элсэн орохдоо л энэ тэмцээнд оролцоно гэсэн зорилготой орж ирдэг. Залуус хичээлийн шинэ жил эхлэх үед л ямар хичээлийг хизээ сонгон судлах вэ зэргээс эхлээд ачаалал, цагийн хуваарлалт гээд бүх зүйлээ урьдчилан төлөвлөдөг байна. 3 хичээл шалгалт өгсөн. Эхлээ өглөө 12-аас машин хонцын онлогсон. Тэгээд дараа Монгол очих өгсөн. Тэгээд цахилгаан техникийн үндсийг түрүүн өгчөөд орж ирсэн. Намар нь бол ихэнх хичээлээ үзээд хорн арай хэлбэрх нь монгол чинтэй тиймэрхүү хичээлүүд сонгож үзсэн. Ер нь ачаалалтай байгаа. Гэхдээ ер нь дуусч байгаа. Шалгалтууд дуусч байгаа болохоор одоо Робокондоо ер нь бүх сэтгэл зүрхээ зориулж чадж байгаа. Хичээл шалгалт дуусмагц Робоконы гишүүд бэлтгэлийнхээ байр руу явцгаана. Өөрөөр хэлбэл тэд Робоконы багт нэгдснээр хичээл хийх, роботоо бүтээхээс өөр ажилд цаг зав гаргаж амждаггүй бөгөөд зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөсөн хугацаанд ажиллаа хийж гүйцэтгэх нь юу юунаас чухал байдаг юм. Шалгалт өгчөөд өгчлөө. Дуусаад хөдөлгөх шалгалт аа. Одоо 28 жил. Юу шалгалт байна? Робч юу тоо багнаа хүсэж байна. Энийг бол ер нь одоо туршлаа хийгээл. Туршлаа заяастай юу. Тайлс маркетинг шүү дээ. Туршлаа хийлж байна. Манайх төрөмс нэг төвчөө хийчихэл. Арай болчих шивтэй дууслаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулиас Робокон тэмцээнд Sky Masters танан гэсэн 2 баг оролцож байгаа бөгөөд танан багийн ихэнх нь шинэ гишүүд. Гэхдээ тэд өмнө нь нисэх болон авто загвараар хичээллэж улсын техник технологийн олимпиадад амжилттай оролцож байсан туршлагатай. Олимпиад Робокоор асар өөр юм билээ. Би чинь нэг 10 жил тогтоо нисцээр фланер хийжсэн. Мод зүлгээд яг ингээ шоглоо моглоо төмөр шоглоо гаргаад тэр дээр модоо зүлгээд зөөр нааж хийдэг байсан. Тэр жижиг загвар хийхдээ амир гарын тэм чимхлээр ажиллаа маш жижиг ажил хардаг бол роботон дээр том болсон учраас ер нь хийхэд харин амар. Фланер дээр ямар нэг мотор байхгүй зүгээр мод цав тэгэл бүрх материал багтал тэгэл аждаг. Цаанасаа бэлэн зураг байдаг. Зургийнхаа дагуу чинь бид нар болохоор Робокон бол зургаа өөртөө зурна. Яах вэ бүх шийдлээ өөртөө бодож гаргадаг болохоор зөвхөн бидний санаа гэдэг утгаараа илүү их тийм юм шаарддаг. Анх Робоконыг болохоор зүгээр л хүмүүс нь хийх ёстой юм хийгээд тэгж хэлж өгдөг байх гэж бодсон. Тэгээ анх орж ирсэн чинь арай ондоо бодсноос хамаагүй хэцүү байсан л та. Тэгээ яагаад хэцүү байсан бэ гэхээр нөгөө өөрийнхөө яг бодож байгаа юм хийхлээр яг яаж хийх аргаа мэдэхгүй. Тэгээ өмнө хийж байгаагүй юм хийхлээр арай хэцүү байна. Тэгээ одоо гайг болсон багийн ахлагч тэгээ багш нараасаа тусалцаа аваад өмнө орж исэн хүмүүс тусалцаа аваад тэгээд ер нь бол гайг болоод тэгээ болохгүй юм зас эхлэр нөгөөдөө жоохон засаал явал. Тэгээ ер нь бол роботуудаа бол гайг болцоо. Намайг анх орж ирж байхдаа л энэ цуглуулагч роботыг чам хий гэж надад даалгавар өгсөн. Тэгээд би энэ итгэлийг нь бол алдахгүй 2-3 удаа роботоо ер нь шинжилсэн. Нэг зүйлийг ер нь 2-3 удаа хийсэн. Тэгээд анх удаа орж байгаа ч гэсэн сайн байл гэж манай багийнхаа ер нь хэлжсэн. Энд нээр их баярлж байгаа. Ерхий ивент итгэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч өндөр буянд холдинг. Энэ жилийн тэмцээний дүрм зааснаар багууд 2 автомат, 1 гар машин бүтээх ёстой. Гар роботыг жолоодогч дээр нь сууж удирдах бол автомат роботууд програм болон мэдрэгчийн тусламжтайгаар цагаан зураасыг даган явж үйлдэлүүдээ гүйцэтгэнэ.
Тэгээд цагаан зураас шиг болохоор ингэж хажуугаар нь гарах үед ингэж өн гэрэл насч мэдрээд энэ дөрөвтэй коннектороор моторын контроллероо холбогдоод тэгээд эндээс процесс нь явагдаад энэ нэрлэнүүд ажиллаж ихсэн таахгүй моторынхан. Энэ цагаан зураас хийхдээ болохоор Virtus гэдэг програмын PCB зурдаг хэсгээр PCB-гээ зураад Virtus дээр өөрөө симуляц хийж бодлтыг гаргана. Тэгээд хэрэг ажиллаж хэлэх юм бол энэ PCB-ийнхээ програм дээр зураад энийг болохоор энэ хоёута цаасаар хийж гаргадаг. Шоколад цаасаа хийж гаргасан дараадаа савтан дээр энийг наагаад савтан идүүлдэг уусмалаар уусгана. Тэгсний дараа PCB-ийн яг энэ савтныг зурсан зургаараа ингэж гарч ирэх ёстой. Ерхий ивент итгэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч, өндөр буянд холдинг. Танан багийнхны хамгийн ойрын зөвлөгч туслагч бол Батзая. Тэр 4 жил дараалан Робокон тэмцээнд оролцож байсан туршлагатай нэгэн. Манай ажил тэгэл баян зүрх төвөртэй. Тэгэл өглөө ажилдаа баян зүрх төвлөө явал ажилдаа явал тэгэл өдөржингөө ажил дээрээ жимаа хийж байгаа л орой тэгэл ажиллаа тараал сургуулигаа ирнэ. Тэгэл сургуулийн жимаар баян зүрх төвгөөс чинь хаан олдвол ирэх чинь бараг цаг шахуу явж байгаа. Тэгэл цаг автобусын дотор тэгэл унтах үед унтаал тэгэл голцсон роботын санааг за одоо баян робот ямар хөө болох вэ? Яах вэ? Юун дээр алдчихж байгаа вэ? За одоо ямар одоо очиад туршид маа дүүнөр нь одоо хэр хийцэн байгаа бол за тэрийг одоо ингээд өөрчлөлт зүгээр юм байна да гэл хамгийн юм тэгэл автобусын дотор бодоол яваа. 2008 онд анх 1-р курс ороод механик инженерийн сургуулийн Робоконы багт орж ирсэн. Тухайн үед бол яг утсыг ч ойлгоогүй тэгэл робот хийдэг байсан. Ах нар юу хийн төмрийн хөрөөдөөл, тас тгсийн тастаал, хөрөө тгсийн хөрөөдөөл наах цавуугийн зурж өгүүлдэг байсан. Тэгэл тэрний дараа жил 2-р курст ороод бас харьцангуй өөрөө сайжраад те бас өөр зүрийн ах нартайгаа ярилцаа зөвлөгөө аваад юмаа бас гардарч хийдэг болсон. Харин 3-р курстээ ороод гайгүй багийнхантайгаа дандаа үе тэнгийнхээ ордог байсан болохоор бас харьцангуй нэг үеийнхэн хоорондоо санаа оноогоо ярилцаад тэгээ хийх зүйлүүдээ хийгээд манай 2010 онд манай Sky Master баг 17 толгойд хожигдчихсэн. Харуулсалтай 2 оноогоо ажилласан. Тухайн үед л яг Робокон гэж юу юм бэ? Робокон гэдэг яг миний хүсэл мөрөөдөл юу байсан юм бэ? Яагаад хүсэл мөрөөдөлтөө ийм жоохон зүйлээс олж хүрч чадаагүй юм бэ гэдэг бодол 17 тоглоод 2 оноогоо хожигдсны дараа л гарч ирсэн. Sky Masters Хапра дээр 1-2 дугаар үе дээр блокуудаа байрлуулсан алтан блокыг тавихгүй оргисон. Яваад өгөөрэй. За хоёроо үнэхээр ширээ өрсөлдөөнтэй болж байна. Аргагүй бүхэл нөөц хүч чадлаа. Шавхан байж өрсөлдөж байна. 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 тэг цаг дуслаа. 10 жил тахтаал Робокон бол миний мөрөөдөл гэж боддог байсан. Тэгэл их сургуульд ороод би мөрөөдөлтөд хүрсэн. Анх удаа Робоконы багт орсон, Робокон тэмцээнд орж ирсэн. Харин 3 дахь курсээс хойш би зорилго тавьсан. За Робокон төрүүлье. Яд ч төрүүлээ салъя гэж бодсон. Тэгээд зааж мөрөөдлөө биелүүлсэн. Тэгээд зорилготой хүрч чаддаг болохоор тэгээд нодлон 4 дахь курс тахтаа аврагын талаад хосчод за яагаад би үнэхээр зорилготой хүрч чадахгүй юм бэ гэж шантарцаа явж байгаа. Энэ жил харин сургуулийнхаа магистрт хэлсэн. За үнэхээр амьсгаа дарсан тоглуулсан тим тоглолт болж байна. За Хопогийн алтан орог Unitel тавих гээд оролдлого хийж байна. Тавшаа. За Хапра ороо Sky Masters Хапра мөн ялгаагүй амжилттай сайн ажиллаж байгаа Хапра дээр хоёулаа Саяхан нэг нэвтрүүлгээр хүнд донтолт гэж юу гэдэг вэ гэж ярьж байгаа байхгүй. Тэгэл хүн архин тэгэл дуртай юмдаа донтдог гэж тэгэл донтолт нь юунаас үүсдэг вэ гэхээр өөр ирэхгүй тэр нь хэрэгцээ болоод тэрийгээ нэхэл тэгэхээр донтлоо. Тэгсэн чинь манай найз захын гэж байгаа. Чи ер нь Робоконд донтцсон юм шиг үү. Яа зөвхөн хоёул хамт үзсэн. Яас чи чинь тэгэл тэрийгээ ярихгүй бол байж чаддгүй тэрнийгээ тэгэл ярихгүй нэвтрүүлгийг үзэхгүй тэгэл бичлэг үзэхгүй болж байж чаддгүй гэсэн чинь нэрэл би Робоконд донтцсон чихнээш ер нь л өөрийн минь хүсэл мөрөөдөл багаасаа сонирхсан тийм зүйл болохоор л тэгэл угаасаа Робокон гэл хаана Робокон гэсэн нэр үг томьёо гарч тэр юу яг Робокон талаар юу яриад байна гээл тэгэл сонирхол үзэл за энэ сургуулийн гэсэн юм үү те гээл төгссөн мөртлөө л өөрөө ирэхгүй
амар анх зүгээр робконд орно гэсэн бодлого байхдаа дүрм марч хэлт. Энэ жилийн дүрм өстой гоё дүрм байна да гэл тэгэл бодож байгаа. Энэ жил Бацаа сургуулийнхаа магистрийн ангид элсэн суралцаж байгаа учраас Робоконы багт мөн л нэгдэж, Чой Сүрэн багштайгаа хамтран танан багийг удирдан ажиллаж байна. Ийхүү залуус Робоконы нэг хэсэг болж, харин Робокон тэдний хувьд амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг нь болдгийм. Ерхий ивент тэтгэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч, өндөр буйнд холдинг. Танан багийнхан олон сарын турш сургууль дээр байнга байрлаж, робото бүтээж байгаа учраас нэг гэр бүлийнхэн шиг болжээ. Энэ гэр бүлийнхний том ах нь Бацаа. Цаг наргүй их ачаалттай ажиллаж байгаа дүү нар дээрээ тэр гар хоосон орохыг хүсдэггүй юм. Дэлгэр ороод идэж байгаа юм аваад ундаа талах борцогдаг л аваад ороод тэгэл дүүнэртэй ороод юмаа ярилцаал. Тэгэл энэ ч ихээр л өөрөө ирэхгүй гоё кафе мэдрээл те. Өөрөө ирэхгүй аз жаргалтай байхгүй. Бид нар шинэ жил орж байгаа, шинээр орж байгаа хүмүүс нэг сайн мэдхгүй. Заяаглаа 3 4 жил орцсон болохоор асар их туршлагатай. Энийг тэгдэж шиг тэдний онд бид нар робконд ингэж уул давхад ингэж ялж ирсэн манай рафт. Одоо суурийн тэгж хийх хэрэгтэй байдгийг гэдэг талаас бид нар маш их зааж байгаа. Дүүнэр ингээд хараалаа хатна ингээл юм хийж байгаа байхгүй. Тэгэхэд бас надаас арай өөр арга барилаар хийж байгаа байхгүй. Тэ тэгэнгүүт тэгэл тэр хүн алдна онон те. Тэгэхэд алдж байгаа зүйлийг би өмнө өөр яг тэр тэгж хийгээд алдчихсан болохоор тэр алдааг нь хилээд өгчих юм бол манай дүүнэр тэрнээс илүү хурдан ажиллаад эхэлж байгаа байхгүй. Тэр дүүнэр надаас илүү амраар хийгээд өглөл нэрээ би ягаад ийм ингэж хийж болдгоо байсан бол гэл өөрөө бас харамсах зүйл болж байгаа. Тэгэхээр нэг хүн өөрийн гэсэн хийх арга барилтай, хүн өөрийн хийсэн хийх сэтгэлгээтэй яг өөрөө тэгээд хийгээгүй хийхгүй байхаар тэгэл бас тэгэл өөрөө их орохоор заримдаа би тэгэл юм яаж хахад нэг өөрөө хийчмэр санагдаад байгаа байхгүй. Бацаа яг бол 3 4 жил оролцсон. Тэр робокон тэмцээний талбай дээр 3 минут турш юу болдог, яадаг, тэрийг робота хийхэд бол юу хийх ёстой. Тэгээ бүх зүйлийг бол заяахаас бүгдийг сурдаг л та. Заяахаас хэлжсэн л та. Ер нь хүн ачаалттай өөрийгөө шахах тусам юм сурдаг гэж. Хэлжсэн тэр ер нь үнэн үгэлтэй. Хүн завтаа байх тусмал шинийг эрэлхийлэх нь багсдаг юм болоо. Юу болохоо мэдэхгүй олон юм самгардаг юм л гэж бодож байна л та. Тэгэл ачаалттай байх тусмаа тэгэл хийж байгаа юмнаас илүү цаашаа дахиад энийг яад юм бол гэсэн тийм хорхоосох ч гэдэг юм уу тэгж хийдэг болохоор ачаалттай байх нэг талаараа давуу. Магистр хичээлээс хоцрон байран өрөөлгөө орж ирээл тэгэл дүүнэрийг хараад за дүүнэрийн хийсэн юмнуудыг ясгаас харчаал тэгэл алдаа оног нарчлаа ингүүл зүгээр юм шүү тэрэн зүгээр юм шүү гэж хэлчихэл тэгэл ер нь газ сургуулгыг өгөөл магистр хичээлд орчаал тэгэл магистр хичээл тараал буцаал ийшээ ороод ирж байгаа байхгүй. Заяах ингээл бид нар юм хийцэн гэл баярлал орж ирэхэд нь бид нар юм хийгээгэл ямар хөө байх вэ? Тэрийг бодоол тэгэл дотроо энийг заавал дуусгах хэрэгтэй гэл юм хийгээл. Тэгээ би болох тэр дандаа орой юм хийдэг. Цаг орой болсон гэсэн мэдэхгүй байж байгаа л орой юм хийгээл. Өглөөгөр нь унтдаг. Тэгэл заяах зүйлд хэлжсэн чи ер нь өглөөгөр нь унтаад ахын цагаа тохируулаарай гэж хэлчихсэн. Тэн дээр бол би санал нэг байгаа л та. Цаг магаа сайн тохируулахгүй бол яг юм хийх цаг дээр нь унтаад бус цаг дээр нь юм хийгээд авах жоо тохиромжгүй байж хэлчихсэн. Ойлоо тэгэхээр мотороо тавиад том дамар хийгээд тэгээ нэрээс нь тороос ордог. Тэгэх юм бол хараа юм чинь хий хэрэглэн дээр авахгүй тороос нь бол яг л хэлчихтэй. Туршилт гэхээр манайх ч одоо ингэ жижигхэн талбай жижиггөр үү те. Тэгээ бүтэн талбай засч чадахгүй. Тэгээ гараа бүтний талбай хатаа байгаа. Тэгээ зоос авлаа зоосоо хийлээ. Тэгээ явж байгаа робот аваад энэ хаалганы гадаа эрэнгүүт цагаа зогсоолаа. Тэгээ цагаа зогсоод тэнд нэг автомат роботон дээр үргэж аваачаад тавингууд цаг явахгүй. Тэгэхээр бас яг бүтэн талбайг болохоор тэр талаас нь бүтэн тоглолт хийхэд бас хэцүү л. Робкон тэмцээнгээл робот хийгээд тэр робот чинь одоо хэр амьдралтай гэж хүмүүс асуудаг байхгүй. Тэр одоо ингээл нэг авчаал янгаалгаа юм чинь одоо тэгээд яг үйлдвэрлэлээр хаанаага яагаад аа гэдээ асуудаг. Харьцангуйс энэ жилийн дүрм хүн суугаа ачаа явна гэдэг чинь ер нь бол хүний дааж ин те. Тэгэх юм бол одоо ер нь тэрний удирдлага хүн дагаа явдаг робот харьцангуй сайжаад гэх юм бол одоо нэг тахир тутун хүмүүс буюу те явах янз бүрийн боломжгүй болсон хүмүүст бол те харьцангуй бас шинэ юм гарч ирэх болов гэж бодож байна. Тоглолтын үргэлжлэх хугацаа 3 минут. Гар удирдлагатай робот өөрийнхөө бүсээс хөдлөж зоосыг авч нүхэн гарц руу явна.
Нүхэн гарц руу орохоос өмнө зоосоо хайрцагт хийх ёстой. Зоосоо хайрцагт хийсэн тохиолдолд гар удирдлагатай робот нүхэн гарцаар зорчих эрхтэй бөгөөд ингэснээр тухайн багийн тоглолт цааш үргэлжлэх боломжтой болох юм. Минийх ч болохоор дахь хоёр тиш гүйдэг гартай. Зоос ч бас яг чигээр очиж авахгүй шүү дээ. Энэ талд хажуудалтай байгаа. Тэгээд хийхдээ бас хажуудалтай байгаа. Тийм учраас ийм тахир гартай. Тэгээд шууд хийгээл ухраал шууд орно гэсэн. Гар робот оператор л маш хурдан зоосоо хийж чадвал автомат хөдөлж чадна. Хөдөлчөө дөрөө байж хатна. Юу цоглуулагч дээр нь тавьж өгөхийг хүлээж та автомат. Тэрийг дахиад тавиад өгчүүл автомат нь уулаараа гараа цоглуулагч нь арал дээр мантуугаа дүүх эхэлчихнэ. Мантуу дүүлэх дахиад гар робот сакс авчрахгүй бол тэгэл тэрэн дээр алдах байхгүй. Дахиад саксын хурдан авчир тавьж өгөх юм бол цоглуулагч мантуугаа хийчихнэ. Тэр нэтэр үзгээд тийм баг зөндөө гэсэн байхгүй. Тэр хожиж явж ийсэн аа мантуугаа саксандаа ичдэггүйгээр хажуугаар нь дэлий тавь унгацсан. Тэг хожигдсан. Тийм дээрээс болж баг хожигдвол ястай өөрөө юу гэж бодох юм бэ? Тийм алдаа гарахгүй тулд л одоо жоох хичээл хэрэгтэй. Ер нь 3 робот тэр нь гуруулаа харьцаж ер нь ялалтанд хүрнэ. Хамгийн сүүлийн үйлдэлийг гүйцэтгэдэг робот нь бол гар роботтой миний робот харьцаад тэгээд нийлсний үр дүнд хамгийн дээдлийн мантууг аваад сагсанд хийснээр цэвэр ялалт хийн. Бадам сүрэн энэ жил Робокон тэмцээнд анх удаа оролцож байгаа ч нисэх болон авт загвар хийж байсан туршлагатай учраас багийнхаа цуглуулагч робот дээр ажиллаж байна. Цуглуулагч робот мантуун цамхгаас мантуу цуглуулж сагсанд амжилтаа хийснээр баг ялалтанд хүрнэ. Тиймээс тэр робот хийх ажилдаа их нямбай маш хариуцлагатай хандаж байна. Дээдлийн мантуунд хүрэхэд доотлын хоёр давхраас заавал нэг мантуу авч хийсэн маш шаардлагатай. Ер нь миний робот ер нь байхгүй бол ер нь цэвэр алт гэж байхгүй гэсэн үг л дээ. Тэгээ бус робот ч гэсэн хэрвээ байхгүй бол миний робот арал дээр гарч чадахгүй мантуугаа төвч чадахгүй л гэсэн. Гэхдээ цуглуулагч роботыг мантуун цамхагт хүрэхэд тээвэрлэгч болон гар удирдлагатай робот чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл гар удирдлагатай робот цуглуулагч роботыг гарааны цэгээс авч саадыг тойрон цуглуулагч роботыг автомат роботээр байрлуулна. Автомат робот цуглуулагч роботыг авч гүүрээр хөндлөн гарч мантуун цамхагт хүрэх юм. Мөн өөр нэг боломж ч бий. Цуглуулагч роботыг мантуун цамхагт саадгүй тийм хүргэх тээвэрлэгч роботыг танан багийн 2 гишүүн хамтран хийсэн бөгөөд одоо олон удаагийн туршилтандаа тулгуурлан илүү сайжруулах юу байгааг нэгтэлж байна. Цуглуулагч роботыг аваад уулаар гарахад бол гайгүй баг гарна. Тэгээд яг уулаар өрөөдөх явцдаа нэг хөндийн төвөн бас зөв ачаалаагүй хөсөлөд робот унах тийм магадлал илүү их байгаа. Гарахад хоошоо унчих гад, уруудах туушаа унчих гад тэр хоёрын хөндийн төвөг яг нарийн тооцоолоод тэгээд роботынхаа жинг бас тооцоолоод роботынхаа хурд энтрийг бүгдийг тооцоолж иж гарахгүй бол ер нь уул гарах нэлээ хэцүү л дээ. Тэгээд тэрөө энэ уулыг дагуулж чадахгүй бол мантуугаа авч чадахгүй бол бүрэн хожлоо авч чадахгүй. Тийм байна л та. Хэрвээ хоёр автомат робот бүрэн ажиллаж ивэл үлдсэн үйлдэл нь болохоор гар роботын л ажиллагаа шаардна. Гар роботын оператор бол ер нь бол баг тэмцээний 70% л өөртөө л тусгаж байгаа л та. Мэдээж зүгээр нэг тавцан дээр цуглуулагч роботыг тавиад уулаар гарах юм бол ямар ч төгжээг бол мэдээж хоош өршөө хөдөлн унах магадлал их байна. Тийм учраас хамгийн гол нь маш найдвартай төгсөх шаардлагатай л та. Энэ дээр баг одоо 4 дахь төгжээгээ өөрчилж хийж байна. Хамгийн ихний төгжээ нь болохоор яг энэ гар дээш босоод сагс авдаг гар маань дээш босоод төгжөгдөг тийм шийдэгдсэн байсан. Тэгэхээр яг нөгөө нэг цуглуулж роботоо уулаар авч гарахтаа хитрхи өргөш ачаалсан болоод уулаар буухтаа робот илүү их тийм тэнцвэрэг болчих гэдэг. Өргөш унах ч юм уу тийм байдал үүсгэж байгаа. Тэгээд тавцан гэж жоохон хаашлуулаа. Тэгээд тавцан хаашлуулснаар төвжээж гэсэн хаашлагдсан. Төвжээ хаашлуулснаар бас робот нь тэр чигээр хаашлаа. Нөгөө нэг энэ дээр ачиж байгаа роботон бас хаашлах гэдэг байгаа. Тэгэхээр ачиж байгаа роботон хаашлснаар энэ роботоо тэр робот манаас нэг хөндийн төвөнд бас яг ижил нэг төвшин очих гэдэг. Тэгэхээр уул уухаараа ч арай гайгүй тогтолцох гэдэг. Дээд роботыг хитрхи их урд ачаалсан зураад уршаа ачаалчаар уулаар налуу урагшин буухад робот унчих гэдэг байгаа байхгүй. Тийм хуулиар мөхөлтэй нийлэн докторг болчих гэдэг. Ягаад тэгэхээр хөндийн төвөнд бүр тохируулсан учраас.
Шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн танан багийг оюунлаг, бүтээлч ирээдүйг дэмжигч гэдгээр хэдийний үзэгчдийн манд танилцуулсан Танан Импекс компанийн хамт олон ивент итгэж байгаа юм. Танан бол өрөмлөгийн хамаа гэдгээр нэлээд мэднэ л дээ. Тэгээ дээрэс нь Танан бол ялангуяа тийм нийгмийн харилцааны үйл ажиллагаанд илүү их хандив тусам өргөдөг компани. Танан Импекс бол ер нь олон төрлийн үйл ажиллагааг дэмждэг. Ер нь бол байгууллагын хувьд бол ер нь нийгэмд хэрэгтэй зүйлийг хийдэг ч удаа. Жишээ нь Танан гэл спортын багуудыг одоо багтаа тэгэл тэрнгээр амжилт гаргаж ийн Танан залуу зөвхөн бүтээгчийг дэмжиж исэн, Робконыг дэмжиж ийн. Ер нь Танан Импекс компани бол өөрийнхөө тэ ирээдүйнхээ төлөө ер нь их зүйлийг хийж байгаа гэж бодож байна. Ер нь энэ Робконы хэвзэм бол ивент итгэжгүйгээр ерөө төсөөлөг харахгүй. Ер нь зохион байгуулалтын өвдөж гэсэн аливаа баг бүрэлдэхүүн ажиллах гэсэн ивент итгэжгэл бол ерөөсөө явдаггүй. Яг л энд бол асар их хөрөнгө мөнгө шаардлагатай. Тэгээд асар их зохион байгуулалт шаардлагатай. Зүгээр Робкон байхгүй, залуу зөвхөн бүтээгч байхгүйсэн бол ихтэй сургуулийг төгссөн оюутан залуучууд ямар хуу байх вэ? Хэдвэр Робкон энэ ороод ингээд ядч нэг зүйлийг мэдж аваад нэг тэмцээнд оролцоод ирсэн чинь дараа нь тэрний нэг шат дахиад явчихж байгаа. Тэрнээсээ цаашаа бүр том ажил дээр ахтаа бол шал өөр болдог гэж бодож байна. Танан Импекс компани үндэснийхээ шилдэг чадварлаг инженеруудын ур чадвараар хөгжин дэвжиж үйл ажиллагаа үйлдвэрлэлээ өргөжүүлсээр байгаа өрөмдлөгийн компани. Энэ компанийн механик инженерийн сургуулийн багийг хөрөнгө санхүүгийн хувьд ивент итгэхээс гадна компанийн мэдлэг чадвартай инженерууд багийнхны хийж бүтээж байгаа зүйлд санаа тавьж зөвлөгөө өгдөг байна. Танан Импекс хувьцат компани гидэр геолог, ашигт малтмал хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагааг эрхэлдэг 100% хөрөнгө оруулалттай, үндэсний хөрөнгө оруулалттай компани юм аа. Манай компани 400-аад ажиллагчтай, нийт ажиллагчдын 80% нь бол 26 хүртэлх насны залуучууд байдаг юм аа. Ийм ч учраас манай компани залуучуудыг дэмжих зорилгоор 2012 оны 1-р сараас эхлэн шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуультай хамтран залуучуудын оюунлаг мэдлэгийг бол үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг бол ихээхэн дэмжиж ирсэн юм аа. Гагнах, тасдах, хөрөөдөх, өрөмдөх бүхий л зүйлийг робот бүтээгч залуус маань өөрсдөө хийдэг. Ийм үед аюулгүй байдлаа маш сайн хангах хэрэгтэй. Танан Импекс компанийн хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйд ихээхэн анхаарч ажилладаг бөгөөд залуусын аюулгүй ажиллагаанд ч мөн санаа тавин ажлын хувцас болон зарим хамгаалах хэрэгслүүдээр тусалжээ. Одоо яг энэ хийж байгаа хугацаанд бас мэдээж бид нар хөдөлмөр хамгаалал дээр бас маш их хариуцлагатай хандах хэрэгтэй. Дээрээс нь жишээлбэл нэг төмөр тавтаж гагнахт хүртэл бас нүдний шил зөөхөхгүй бол мэдээж нүд рүү янз бүрийн төмөр үрдс өсрөх гэдэг юм уу тийм ээ. Энэ байдлаас бид нар маш их хамгаалалттай ажилладаг. Ерөнхий ивент итгэгч, үндэсний шилдэг бүтээн байгуулагч, өндөр буйнд холдинг. Энэ багныг өндөр болгож солж байгаа. Ягаад гэвэл тэр автомат роботыг дээд мантуг авахын тулд өндөр баг нь хэрэгтэй байсан. Өмнөх баг нь арай намтцсан. Дээд мантунтай хүрээгүй. Энэ гар хоёр тишээ шилжих хөдөлгөөнтэй. Одоо энийг ингээ урагшин зэрэглэхэд хоёул нь явах шин. Одоо энэ хийн баллон тий. Тэгээ одоо эднэрийг бас хийн цилиндрээс шалтгаалаад хідэн хийн баллон тавих гэдэг бас 2-оос 3-ыг тавих гэж байгаа. Тэгээ тэрийг одоо сандалтаараа байлуулна. Одоо ерөнхий туршлагын явцад бол зөвхөн ингээ ганц баллонтой явж байгаа л да. Яг тэмцээн дээр бол 3 баллон тавьж ярьж байгаа. Одоо энэ хийн цилиндрийг зоосоо авчна. Энэ роботны хувьд бол ингэж 2011 онд шүү дээ. Би өөрөө ордог байхдаа хийн цилиндр ашиглая гээл намар нь өөрөө туршаал юм хийгээл гэдэгсэн. Тухайн жилээ бас тэгэл яг бүрэн ашиглаж үзээгүй болохоор тэгвэл ойр зургийн юмнуудыг хараад тэгээд нэг жоохон өдөртөж ирсэн. Тэгээд хийн цилиндрийг ашиглаагүй тэмцээнд орж хат Монгол Улсын их сургууль хийн цилиндр ашиглацсан байхгүй. Нөтөл нь нэмтээс хийж ингийн систем ашиглаагүй байсан бол би энэ жил тэгэл бас л нэг тэгэл хайчих байсан байх гэж боддог. Тэгэхэд нэмтээс мэдээллийн технологийн сургууль тэрийг ашигласан болохоор би өөрөө ирэхгүй гол шар хөдлөл за ийм юм ашиглана ингэн тэгэл тэрний талаар өөрөө судлаад юмнуудаа аваад туршиж үзээл тэрнийхэн дараа энэ жил за ер нь энэ жил хийн цилиндр ашиглах болчихжээ гэж ойлгоол тэгээ ер нь энэ жил Робконд хийн цилиндрүүд ашиглана. Одоо магадгүй ингээд ясны дараа тэрний дараа жилээс одоо Робконы бүх багууд бол хийн цилиндр ашиглаад ирэхгүй. Тэгэх юм бол нөгөө хавчдаг энэ жил харьцангуйс хавчих юм их байгаа учраас хавчих болгон дээр л нэг мотор тавиал моторын удирдлага хийгээл тэгжээснээс хийн цилиндр ашиглал. Тэгээ хийн шигний системийг ашиглаж бас харьцангуй даалгавар юмнууд нь хөнгөрж байгаа байхгүй. Тэгэл иймэрхүү байдлаар ингээл Робконы хөгжил жилээс жил
бас сайн байна. Хий бол хурдтай, найдвартай, дээрэс нь хүчтэй гэдэг утгаараа юм ашиглаж байгаа, хийг ашиглаж байгаа. Тэгээ манайхаар өмнө жилийн мотор ашигладаг байсан. Мотор нь болох дээр нийт дэшгээ тулан удаан учраас жоохон цаг хугацааны үед алдагдaltaй байсан учраас хийг ашиглаад хийг энэ жил турш үзэж байгаа. Хий шингэний систем гэдэг нь өөрөө одоо хамгийн жишээ нь бол кран байгаа байхгүй. Кран өөрөө шингэний ажиллагаатай шингэний цилиндр гэж юм байдаг. Тэгээд тэр шингэний цилиндр нь болохоор шингэний төвч нөгөө шилжилт юунаас хуйлгаас хамгаараад урагшаа оршоо шилжилттэй давших хөдөлгөөн хийдэг. Нэгөөсөндөө нэг цилиндр буюу шингэний шилб давших хөдөлгөөн хийж байгаа. Тэр давших хөдөлгөөнийг ашиглаад ер нь авчих механизм, өргөх механизм, нугалах механизм зэрэг ер нь ашиглаж байдаг. Одоо ер нь бол хүмүүс бол ер нь гадарч байсан кран ч нөр мотороор ажилладаг шүү дээ. Яг нөгөө өдрөл үе мөчний хөдөлгөөнөө ихтэй дандаа шингэний үе мөчний хөдөлгөөн гэдэг. Нэг юм хийгэр чинь болохоор ер нь за ойролцоогоор 10 туршилт хийчихнэ. Зүгээр л энэ зөвхөн зоос авчих хүртэл 10 үед одоо хийчихнэ. Энэ тэнцвэрх өөрийн багтаамжт нь 6 мегапаскал багтаж байгаа. Тэгээд тэр бүр энэ зүгээр хий атгуулахад 40 удаа атгаж байгаа. Тэгээд зоос хүнд юм атгахад хий их шаардна, хүч их шаардах болохоор нэг 20 удаа ер нь л атгах байгаа. Техник технологийн шинэ шилдэг шийдлүүдийг Робоконы багийнхан роботуудаа ашигласаар байна. Гэхдээ шинэ шийдэл роботуудын жинг их нэмэгдүүлэх байж болцсошгүй. Энэ батарей болохоор 3 батарей тавьсан учраас нь болохоор энэ хоёр нь зэрэгцээ, энэ цуваа холболтоор холбогдож байгаа. Тэгээд тэгсэн мөртөл нөрөө Робокон ч 24 вольтээс дээш хитрэх хэсгүү гэдэг. Тэр утгаараа хоёр батарейн хоорондоо 24 вольтоор нөгөө хоёр нь хоорондоо амперын илүү бол явж байгаа байхгүй. Ампер илүү байна гэдэг чинь болохоор бүх батарейгаа илүү шавах нь илүү хурдтай явна. Их хугацааны дараа батарейс өгнө гэсэн үгтэй. Биднээс өөр бол 3 дугуйтай уртлан цагтаа ардаа хөтлөгчтэй юм байна. Мотор 2 ирэхэд дугуй 1 ирэх нь тэгэхээр арай удаашруулсан л байна л да. Тийм. Нөгөө их хурдан болохоор хүч бага шаардна. Их бага болохоор их хүч шаарддаг. Тэр талаас бодож хийсэн баг л да. Талбай дээр оператор гар өрх, хөл өрх, гар өрх ёсгүй тийм. Тэгээд хойшоо гидийхтэй хөлөөрөө түших ч юм уу тийм асуудлаас яагаад ер нь бол түштэй хийж гисэн баг л та. Одоо гар рав чинь дээдл 25 байх хэрэгтэй гэж байна. Манайх чинь 19 20 байгаа. Жиндээ бол хангалттай 3 равт нэр 50 гэсэн. Гар равт нь 25 байх хэрэгтэй. Бүгд хангалттай хүрч байгаа. Оператор битэр зин баг шүү дээ. Мостагод бодвол ер нь бол зин баг. Гэтээ үстэйсийг бодвол зин хаваагүй. Тэр талаас мотор нь ачаал өгөхгүй байна. Тэгээд бас жингээж бас сайн барьж байгаа. Тэрхий хүн суугаад мотор явах юм бол моторд их ачаал өгөөд араа нь хийрэгчдэг. Робокон тэмцээнд оролцсноор нэг л хэвийн байсан залуусын амьдрал эрс өөрчлөгддөг. Залуус цаг заваа хуваарлан ажлаа зохицуулахаас эхлээд мэргэжлийнхээ чиглэлээр чадварж ах хувь хүнийхээ хувьд төлөвшөх гээд олон зүйлийг энэ тэмцээнээс олж авдаг юм. Хацангоос би дүүнэртэйгээ тэ найз нөхдөйгээ ярилцаад тэ бас нэг жил баг удирсан бол хүнтэй ойлгох талыг бас илүү авсан болов. Нэгөөсөндөө бас нэг хүн бол сурсан болов гэж бодож байгаа байхгүй. Яг онл үзээл ингээд тагцсан хүн яг юу үзээд байгааг ойлгохгүй. Робоконд үзээд тэгээд онлоо үзэхдээ яг юу үзээд ойлгоно. Тэрийг эхнээс нь яг анхны яг эн чи ийм бэ гэд эхнээс нь хүн ойлгоод явна. Тэгээ манай багийн өрөө нөгөө нэгт оруулчи Баатар харин хоёрт оруул хинч гэсэн тийм баг л та. Юмыг үзнэ гэдэг чинь өөр шүү дээ. Сонсно гэдэг л бас өөр. Түүдээ адилхан Робоконд ороод үзэх л миний хувьд л гоё юм аа. Робоконд бол төрүүлнэ гэсэн зорилготой л орж байгаа. Хүсэл тэмүүлэл, бүтээлч сэтгэлгээ, дисвэр хатуужил, нэг баг, нэг зорилго. Шилдэг шийдэл, итгэл найдвар, роботуудын ширүүн өрсөлдөөн. Робокон 2012 үндэсний роботын тэмцээн ялалтын цамхагт хүрцгээе. Их орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах ирээдүйн чадварлаг инженерүүдийн дэмжицгээе. Робокон 2012 үндэсний роботын тэмцээн 2012 оны 6 дугаар сарын 6-7-нд буян тухай спортын ордонд ерөнхий ивент тэтгэгч үндэсний шилдэг бүтээн байгуулагч өндөр буянд холдинг